Халдвар төвчин судлалын үндэсний төв дээр болон за бусад эмнэлгүүч гэсэн ялгаа байхгүй. Бид нар бэлэн байж чадсан үгүй л үгүй. Халигаач маань 4 сайхан хүүхдтэй болцоход одоо ингээд амьдрал ихшээ сайхан амьдрнаа гэдэг байсан байхгүй. За хэцүү нь юу гэвэл бид тэр олон хүнийг гэрүүлээр нь хамтд нь аварч чадахгүй байгаа. Гэлүүгээ яриад суучих зав байдаггүй. Тэгвэл манай хүү байх л та. Ерөнхийдөө нөгөө хичээ гэдэг хүүхдэд болцоо. Тэгэхээр саяхнаас л нэрээ болж юм манай хүүхд. Энэ олон хүмүүсийн итгэл, зүтгэл, хайр, хариуцлага дээр маш олон хүний амь явжсэн. Амь явчаа. Ерөөсөө бүр ажил төрлөг болоод хэцүү лээ. Бүр сэрүүн чанаалгаад халуураад болдог. Уушинд өөрчлөлтгүй гарсан юм. Сар тахал бидний амьдралын нэг хэсэг боллоо. Хаа нэгцэлээ шүү дээ. Маш хичээлэн болов. Бүгдээрээ дахиад сонгоцсон уу? Сонгох юм байна. Хувь хүн өөрийгөө хамгаалж чадна гэхэд хэрэгэлзээ. 2021 оны 6 дугаар сарын 14, 23 цаг 17 минут. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах эрчим тэмцэлгээний тасаг. Зайлттай. Нүүдөө оон чимгинч. Аха. За. Дөрүүлжлэх хүн шүү дээ. Доод уян дээрээ гараад доод уян ингэ доод руу нахгүй. Нахоо. Хатасаа. Энд наад атрихэн тохиолдол ногоон биш болоо. Ногоон. Энэ ногоон тохиолдол одоо ингэ харж байгаа. Шар усод ингэ уламжлалт ажиллаж хайдаг юм байна. Тэгээд ингэж өчнөд өөрийгөө ороод энэ бодлоо. Одоо бид нар удаан өдрөө авчихсан. Нэг өдөр ингэ ороод түрүү юу таахгүй байгаа. Ковид халдварын үед болохоор хамгийн нэг сэтгэл хэмжүүлүүлж байгаа юм гэвэл жирэмсэн залуу эмэгтэйчүүд маш их хүндэрж байгаа. Одоо энэ дээр чинь нэг хүний асуудал биш, хоёр хүний амь яригддаг байхгүй юу? Тэгээд яг хөө эрчим одоо юу гэдгийг маш хүнд одоо амьсгалын дутагдaltaа ороод ирэхээр тэр хүнийг одоо нөгөө одоо жирэмслэлтийн таслах те бас нэг юм одоо ажиллабар хийгдэж явагддаг. Энд бол ингээд томлон хатаа 3 хүн байна. Баяр хатаа ингээд бүгд ингээд аппараттай байгаа ч тийм. Тэгээд томлон хатаа 3 хүн байна. За ингээд одоо энэ тойлын алдарч нөгөө нэг өндөр настай, хосоор эмэгтэй, ялангуяа сахарын диабеттэй тийм. Дээрээс нь нөгөө жирэмсэн тийм одоо техник дараа ээдэг. Ялангуяа вакцингүй ийм хүмүүс маш их хүндэрж байгаа. Дандаа л ийм хүмүүс юм да манай эрчим төлөвлөгөөс. Энэ хүмүүс маань 12 он жил. Гэхдээ төсний даалгавар ер нь бол анх жирэмсэн ирсэн. Тэгээд ийм байдал маш хүндэрээд тэгээд тасалсан. За өөрөө бол одоо зохиомжтой амьсгалд орохдоо бас хөрхий би 2 налх хүүхэдтэй тий.
ингээл хэлээд ерөнхийдөө бид нар нөгөө зохиомл амьсгал дагантуулаад тайвшруулдаг байгаа. Тэгэхээр энийг ингээд хэлээд тэгээд ингээд эмчилгээнд орсон байна. Бүсгүй 7 хоногийн өмнө ковидын халдвар авчээ. Ээж 2 хүүхдийн хамт дүүргийн эмнэлэгт эмчилүүлж байсан ч одоо тэр өөрөө халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэний тасагт шилжин ирээд байгаа нь энэ. Урмын бас эндийнхэн төлөө явсан л да. Тэгээ бүр хаан байгаад одоо ерөөсөө ихийн авч үлдээ. Урагш өөрөө мэдсэн хэрэг. Тэгээд өөр юм ихэн тэр өөрөө мэдээгүй л дээ. Хоо ороод сэрхээр мэдээж яг юм хүний тархин нөгөө нэг янз бүрийн тийм үйл явц бодогддог ч юм уу. Тэгээд яагаад ч юм би өөрийгөө ингээд өмнө нь нөгөө 2 удаа хийсвэрээр төрсөн. Тэгээ яг тийм нэг хийсвэрт ороод байгаа ч юм шиг тийм мэдрэмж надад айгүйх төрөөдсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ үед 1660 гаруй тулгуур их ковидын халдвар авч 700 гаруй нь хэвтэн эмчлүүлээд байлаа. За жирэмсэн ээжүүд бол маш хурдан муудаж байгаа шүү. Эсвэл ганц 2 хоногийн доктор муудаад үүдээ гайгүйсэн бол ороо муудаад хүчтэй өгч ханган үзэн буураад маш хурдтай муудаад байгаа шүү. Бүгд найрамдах хэдэд ардуулсан ухааны хот 2019 оны 12 дугаар сарын 1-нд шалтгаан тодорхойгүй уушигны хадгалгаа илэрлээ. Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирус гэж 2020 оны 1-р сарын 7-нд тодорхойлсон юм. 2020 оны 1-р сарын 21-нд Америк нэгдсэн улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэлээ. Удалгүй олон улсад тархаж эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2 дугаар сарын 11-нд шинэ коронавирусыг COVID-19 хэмээн нэрлэж 3 дугаар сарын 11-нд сар тагал гэж албан ёсоор зарлав. Дөрвөн сарын дотор 213 улс оронд халдварласан сар тагал өмнө нь бүртгэгдэж байсангүй. COVID-19 ийм өндөр хурдтай өргөн хүрээнд дарахсан нь айдас дагуулж байна. Сар тагал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарласнаас хойш 40 хоногийн дотор Дэлхийн 2,557,000 гаруй хүн халдвар авч 177,641 хүн назварлаа. 2020 оны 7 дугаар сарын байдлаар Дэлхийн 35 улс онц байдал зарлаж 92 улс хилээ хааж 22 улс хилийн хорой тогтов. Сар таглыг дотооддоо алдаагүй Монгол улс энэ байдлаа хадгалах нь чухал. Гэвч Улаанбаатар хот 2020 оны 11-р сарын 8-ны өдөр. Улаанбаатар паласын концертын их танхимд улсан хархан нүдэн тоглолтын үзэгчдээс коронавирусын халдвар илэрсэн тухай улсын онцгой комисс мэдээллээ. Харамсалтай нь Оросын холбооны улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч тодорхой 20 цэрийн дэглэмд 21 хоноод карантинаас гарсан ч гэсэн дахин одоо коронавирус илэрч гэр бүлийнх нь хүнд халдварлсан ийм одоо хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын 178 дугаар тогтоол. Сургуулиудыг түр хааж Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсоолоо. Иргэдийг хүнс цуглуулах, шатхуун авах, эмийн сан орхоос бусад шалтгаанаар гадуур гарахыг хоригдно. Цагдаа дотоодын цэргийн 6800 албан хаагч, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 400 гаруй ажилтан нийслэлд хөл хорионы дэглэм сахиуллаа. Улс даяар бүхний тийм бэлэн байдлын зэрэгт анх удаа шилжлээ. Өглөө чинь заа нэг 10 цагийн үед шинжилгээ болоо. Тэгээ шинжилгээний хариу чинь өдөөс хойш орой гарна гэж хэлээ явсан шөнө 1 цагт ирсэн. Гэрт унтчихсан чинь
шууд хөсөөтийн нөгөө төрөгний алгад хэрэг ирж ирсэн. Тэгээ таны хариу чи эрэг гарцсан байна. Шууд хөсөөтрийн өнөө халдвартаа ч хөвтнэ. Гэт ихэд бид нар ч гэсэн шинжилгээнээр огт үзүүлэв. Дэлхий даяараа онц байдал зарлаад 8 сар өнгөрсөн хойно Монголд халдвар илэрсэн мэдээ ийхүү цацагдлаа. Энэ хугацаанд Монгол цус Монгол дархлаа өөр ковидын халдвар авахгүй гэх зэрэгээр зарим нь ярьж бичицгээж бүр хэвлэл хүртэл мэдээлж байлаа. Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл хийхдээ өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй гэж толгой дээгүүр мэдээлж байсан юм. Дотоодод халдвар алдснаас хойш олонтлон тархах эрсдэл нүүрлээ. 20 оны 11 сарын 22-ны Батламал болон эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаалаар манай эмнэлэг коронавирусын халдвартай өвчтнүүдийг хүлээн авах тийм тушаал гарч ирсэн. Тэгээ манай эмнэлэг 100% ковидын ажлыг одоо хэлнэ шүү дээ. Эмнэлгийн бүх тусламж үйлчилгээгээ одоо ард хойш нь тавиад цэвэр ковидын тусламж үйлчилгээг ард иргэдтэй харьяал харгалзахгүйгээр үзүүллээ. За халдвар судлалын үндэсний төвийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандал судалгаагаар батлагдсан 3 тохиолдлын ойр хавтал 29 хүнийг илрүүлснээр 11 гэрийн хавтал 18 гадуур хавтал байна. Ийм учраас бид ард иргэдээс ирж байгаа дуудлагыг шуурхай хүлээн авч айдас түгшүүрт автуулахгүйгээр үнэн зөв модод мэдээллийг шуурхай өргөхийг та даалгаж байна. Тэр халдвар гарсан бол тэрийг бол уг үндэсгөө бол арилгах, тэрийг бол таслан бүрэн зогсоох гэдэг ийм чиг өргөтэй бол ийм зорилготой бол анхны хөл хориг тогтоогод ажиллаж исэн. Улсын онцгой комиссийн түвшин, төвч тавын түвшинд бид нар Монгол дахь халдварыг бүрэн одоо хязгаарлаж чадлаа. Бүгдийг одоо халдваргүй бид нар 7 гэсэн. Нэг ч одоо халдвар илрэг. Тэгээ ер нь бол бид нар энэ хатуу хөлөөрөөгөр бол эргээд бид нар ногоон бус болж Монгол дотоодын халдвараа бүрэн одоо устгаж чадсан орн болж чадлаа гэж итгэл үнэмшил байсан. Харамсалтай нь 12 сарын 20-доор 21 өдөр шиг санаж байна. Баянзүрхийн эмнэлэгт халдвар илрээд за тэр халдвараас шалтгаалсан одоо шин дэглэлт эхэлсэн. Коронавирусын халдварын дараагийн голомт нь нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлэг боллоо. 12 дугаар сарын 18-ны өдөр улсын хэмжээгээр коронавирусын халдварын 32 тохиолдол илэрсний 31 нь энэ эмнэлгээс гарлаа. Одоогийн байдлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 449 хүн бол яг одоо хөлөөрөд жороод байна. Энэ бол нөгөө дарна гэдээ явж байгаа үед бол нэлээд цочирдмор тоо дахиад бол хөл хорой тогтоосон 14 хоногийн хугацаатай. Монгол улсын засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 23-наас хөл хорой тогтоов. Энэ бол 2 дахь хөл хорой. 2021 оны 1-р сарын 11-ний хүртэл хөл хоройг сунгав. Тэр үед бол 5 аймагт бол гарсан байсан. За Дорноговь, Сэлэнг, Орхон, Дархан уул, Улаанбаатар гэх мэт 5 газар. Ингээд энэний үр дүнд бол бүх орон нутагт бол дотоодын халдвар бол тарсан. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах эрчим тэмчилгээний тасаг. Чимгээ 13 хоноод унтуулгатай амьсгалын аппаратнаас гарлаа. Их сонирн болцсон байхдаа одоо тэгэл унтан байдалтай байж байгаа юм шиг л байна. Тэгээ ямар сандаа би ингээ бариад ингээ технээс нэгсэн яраж ирсэн байхгүй юу? Энэ доктор ухаантай байна гэж одоо энэ чинь бас тэгээ нөгөө хоёр ургаан авахсан учраас хүүхдээ авахсан учраас түүндээ шаналаад байсан. Хамт байсан хүмүүсийн зарим нь өөр тасаг жилжиж, зарим нь хөөрхий өөд болжээ. Үлдсэн хэдэн үхэл амьдралын заагт зохиомл амьсгалтай хэвээрэл. Эрдэнэс цаг гээд өвчтөн маань 12 хоног зохиомл амьсгалт удирдсан байгаа. Тэгээ ерөнхийдөө биеийн байдал сайжраад зохиомл амьсгалаас өвчтөн гаргаад ингээд ерөн тасагч хилчих энэ тохиолдолд бол мэдээж эмчнэр болгоно сайхан байна, баяртай байна.
2021 оны 1-р сарын 20. Өчигдөр өргөө амарч газарт амардсан ихээс бол коронавирусын халдвар илэрсэн байна. За яг одоо тус амарч газраас одоо ихийг бас халдвар төвчин судлалын үндэсний төв рүү зөөвлөх гэж байгаа юм байна. Энэ бол нэрайлаад хэдхэн цаг болж байгаа эх. Ковидын халдвар илэрсэн түүнийг халдвар төвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлж байгаа юм. Өвлийн тажигнсан жавартай нэлх биетэй эхийг гэрийн шахаа халаадтай нүүлгсэн хайхрамжгүй үйлдэл олны дургүйслийг төрүүллээ. За өчигдөр амарч газар ковидын халдвар гарсантай холбоотойгоор өсвөтлөө зөөх одоо явцад алдаа дутагдал гарсан. Маргааш нь улсын онцгой комиссийн дарга бөгөөд Монгол улсын шадар сайд, эрүүл мэндийн сайднаар шуурхай мэдээлэл хийж Монгол улсын ерөнхий сайд хүрэлцэх өөрийн хүсэлтээр огцорхоо мэдээллээ. Энэ бол одоо хариуцлагагүй явдлаа. Үүн дээр бол Монгол улсын ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Улсын хурлын чуулганд оролцсон нийт гишүүдийн 95.2% саналаар Монгол улсын 31 дахь ерөнхий сайд хүрэлцэхийг огцрууллаа. Засаг бол яг хин нь бол юу хийх нь бол тодорхойгүй бараг 10 онсон. Улс төрийн үйл явдлууд өрнөж шин засгийн газар бүрдэж байх зур ковидын халдвар өссөөр. 2021 оны 6 дугаар сарын 20 эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ бол ковидын халдвартай хүүхэд эмчлэх эрчим тэмцэлгээний тасаг. 6 дугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 22,200 гаруй хүүхэд халдвар авч 2,000 хэвтэн эмчилжээ. Өдөртөө суур өвчтэй өмнө нь янз бүрийн шалтгаантай эндэг хэвцэн хүүхдүүд одоо эндэг хамцсан хүүхдүүд илүү хүндэрсэн. Хүүхдүүдийн биеийн байдлыг тогтворжуулаад байна да. Маш хүнд авч идсэн. Сахар нь одоо ингээд бүр айгүй өндөр бүр 58 хүртэл заасан. Тэгээд энэ чинь хантаатай нэснийг хийжсэн. Энэ хүүхэд сүүлийн хатгаатаар өдөртөж ирсэн. Би болохоор 2 тонн вакцины хийлгэсэн маа. Тэгээд хийлгэсэн учраас харьцангуй одоо нэг 10 ойролцоогоор 10 үндсэн шинжилэрдэг бол надад бол нэг 4-5 ингээд илрээл харьцангуй гайгүй шинж тэмдэг. Тэгэхэд нөгөөхдөд чи 10 шинжил 10-аа илрээл нөгөө үе мөчн өвдөг бол үе мөчн өвдөл булчин бүгд ингээд зангираад явж чадгаа болсон тий. Тэгээд нөхөр маань бас инлээ твцсэн ковидоос болоод тэгэл нөгөө цүнхс аваад байраад нэгийг өөрөөл нөгөө үргэжээ урдаа ураад 2 гараа өөрөөл охиноо суугдаал тэгэл явсаар аваад нэг юм бараарсан да. Бүгд маань одоо вакцингүй байсан. Тэрвсэн ээж вакцингүй байсан. Тэрнтэй холбоотойгоор бүгд өвчлөлөө их нэмэгдэж байгаа манайч одоо 100 гаруй 30 очих. Хүүхдүүд дээр нэг анхаарах зүйл бол яг том хүнтэй адилхан хүндэрч байгаа. Үүний хэрээр одоо архаг өвчин эмгэгтэй хяналтанд удаан хугацаагаар эмчлэгдэх ийм хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгээд энэ шинэ төрлийн коронавирус халдвар маань хүүхдэд мөн ялгаагүй ижил тохиолдол, ижил зүй тогтол харагдаж байгаа. Нэг за цаашлал 5 хүртэлх насны хүүхдүүд энэ 21 оны 9-10 сард 10 сараас эхлээд яах вэ гэдэгт эмч хүнийхээ хувьд би их санаа зовж байна. Энэнд бол эрүүл мэндийн яам, засаг төр. Одоо бид нар яаж нөхөр насанд хүрсэн хүмүүсийн хүнд хэлбэрийг эмчлэх, насанд хүрсэн хүмүүст сэхэн амьдрал хөлчим тэмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна шүү дээ, тийм үү? 21 оны 10 сараас бид нар хүүхдийн сэхэн амьдрал хөлчим тэмчилгээний асар их дарамтанд орохыг гэдгээс л би яаж жоохон санаа зовж байна. Шинэ өглөө. Өвлийн илч муутай түнайгүй нар ёлтой мандлаа. 2021 оны 2 дугаар сарын 11 3 дахь удаа хадуу хөл хорой тогтов. Олон нийтийн хөдөлгөөнийг одоо бас хязгаарлана. За мөн нэг хаалга, нэг шинжилгээ гэж хийнэ.
Сар шинийн өмнөх битүүний өдрөөс эхэлсэн 3 дахь хөл хориогоор Улаанбаатарт нэг айлаас нэг шинжилгээ авч ковидын халдварыг 3-4 дахин бууруулахаа улсын онцгой комисс мэдгэлээ. 12 хоногийн дараа хөл хорио дуусахад амны хаалтай зүгээд амьдралын энгийн хэв маягт шилжиж байгааг ерөнхий сайд оюун эрдэнэ уриаллаа. Улаанбаатар хотын захирагч Сумын Авазрын хэлснээр нийслэлд коронавирусын халдварын голомтууд хяналтанд оржээ. Нэг хаалга нэг шинжилгээ аяны 12 хоногт 280 баг 442 мянга гаруй айл орхио шинжилгээ авч 18.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Харамсалтай нь халдварын тоо тогтмол нэмэгдсээр л. Манай судалгааны бүлэг бол яг энэ дээр бол эсрэг байр суурьтай байсан. Яг тэгэхээр бол одоо ийм маш шинжилгээ авахд нууц үеийн хугацаа гэж байдаг. Одоо энэ өвчнөд нэгсэндээ халдвар авчаад бол тэнд шинж тэмдэг илэрхгүй дунджаар 5.7 хоног 6 хоног ийм учиртай. Эхний 4 хоногтой бол шинжилгээ авсан ч гэсэн одоо энэ хариу нь бол сөрөг гардаг. Энийг бол хуурамч сөрөг гэж нэрлэдэг. Тэрнээс гадна бол одоо ингээд халдвар авчлаа гэж бодоход нэг өрхөөс нэг хүн шинжилгээ өгөхдөө бас яг халдвартай хүний онд шинжлэхгүй байх ийм тохиолдол бол бас байдаг. Тэгээд яг энэ ажлын хүрээнд бол яг нэг бүх айл өрхөөс шинжилгээ авсан учраас ер нь бол халдвар хаана байгааг тогтооцсон гэж үзчихсэн бол энэ бол буруу дүгнэлт бол таарад нэлээд худал тайвшрал болоод халдвар бол хөл хорио цуцсан ч гэсэн нэлээд гарсаар байсан. Монгол улсад вакцин орчроогүй, хүн амыг вакцин жаллаагүй юм цаг үе байсан. Хөл хорио гэдэг маань юу байж гэнэ гэхээр хүмүүс хоорондоо ойрын хит ойрын хавталд орохгүй байгааг л хэлж байгаа. Яагаад гэвэл COVID-19 бол өвчин маань агаар туслын замаар агаараар дамждаг. Тэгэхээр энэ хязгаарлалт хийгдэг учраас 3 сард дэндүү ингээд задгаа байсны улмаас халдвар бол маш хурдтайгаар тархах боломж үүссэн. Нэг нөхцөл нь юм байна. 2021 оны 3 дугаар сар нөөц шавхагдж байлаа. Нийслэлд халдвар дэлхийн хэрээр хүндрэлийн тохиолдол нэмэгдсээр л эрчим тэмцлэгээний ор дүүрч эмч мэрэгжилтэн хүрэлцгээ боллоо. Халдвартай иргэдийг бусад эмнэлэгт эмчлэхээр боллоо. Энэ 21 оны 4 сараас эхлээд одоо жирэмсэн эмэгтэйчүүд ковид өвчнөөр одоо өвчлөөд хүндэрсэн тохиолдол тэгээс 18 насны одоо хүүхдүүд өвчлөөд хүндэрсэн тохиолдлыг хүлээн авч эмчлэх ийм үүрэг даалгавар хүлээсэн. Одоо жишээлбэл хэвтэн эмчилүүлж байгаа орны бол одоо үндсэндээ 70 орчим хувь нь ковидтой холбоотой тусламжуулалтаа болцсон явж байна. Энэ зөвхөн халдвар төвчин судлалын үндэсний төвөг тохиолдлын тоогоо тархалтаа хянаад явдаг энэ одоо нөхцөл байдал маань тандалтаа хийгээ явдаг энэ нөхцөл байдал маань өөр болсон. Тийм учраас бүхий л одоо улс орноороо эмнэлгийн тусламж үйлчлэгээ болон энэ тандалтын үйл ажиллагааг эхлээд явж байгаа. Монгол улс эмчилгээний дараагийн стратеги рүү шилжлээ. Халдвар авсан хүмүүрийн хавьдлыг мөшгөн илрүүлж, зочид будал тусгаарлан эмнэлэгт хэвтүүлж байсан үе өнгөрчээ. Хөнгөн өвчтнийг эрдэн тусгаарлан эмчилгээг зөвлөж, 119 лавлах 24 цагаар зөвлөгөө өгч ирлээ. Уушгинд өөрчлөлтгүй гарсан байлаа шүү дээ. Сая таны авчигсан хариунд бол Эрүүл мэндийн яам улсын онцгой комиссийн дэргэдэх эрдэмтдийн баг засгийн газар дахин хөл хорио тогтоох санал зөвлөмж удаа дараалан тавилаа. Энэ зөвлөмж ажил олгогч, бизнес эрхлэгч, иргэдийн эсрэг үйлсэлтэй байнга тулгарч байсан юм. Олон хэрэгэд халдвараас сэрвэхээс илүү ажилгүй, орлогогүй болохоос айж байлаа. Нас баралт нэмэгдсээр 2021 оны 7 дугаар сарын 3 халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах эрчим тэмчилгээний тасаг. Ээж нь сахихаар иржээ. Ээж хүү охинтойгоо дөрвүүлээ дүүргийнхээ эмнэлэгт тавьчихсан юм. Одоо гэрийнхний нэдгэрч өөрөө өвхлийн аюулаас холдож хүнтэй 5 үг солих танхитэй болоод байгаа нь энэ. Нөхөж барамгүй хар усал түүнийг дотроос нь урж байлаа. Бүсгүй
Хэвлийдээ торнож байсан үрээ алдсан. Ковид эцэг эх хүүхдүүдийг халдварлуулж өвчлүүлсэн. Одоо аав нь ханийх нь хамт ээжийг хүргэж ирээд эмнэлгийн гадаа сайхан мэдээг чих тавин хүлээж суугаа. Охины минь эрчим тэмцэлгээний тасалт юу уушин орлуулах аппарат байж байгаа. Ийм сайхан бодгоод энгийн тасагч хийж байгаа. Энгийн бүх ажилтнууд баярлалаа. Ингээ босоод зэхэж ирнэ гэдэг үндэ бодохгүй. Айгүй хэцүү байсан. Одоо сайхан байна уу ах нь баяртай. Нагнасны хөрөвдтэй. Юу толгойтой хөрөвдтэй. Тэд нэртэй үйлцэндээ би аюу баяртай. Ийм зөвлөгч нарын ямар амар завгүй. Ямар хүний төлөө явах ямар их ажилттай юм бэ гэдгээ бас нүдээр аюу бас харсан байна. Үнэхээр бас нөвцө хурдан л дуусгүй та намайг тийм туйлдч дуусгах шийдэж санагдсан. Тэгээд нэр эвдтэй явах баярлж байгаа намайг нөх өгнөд хэлсэн. Баярлалаа гэхлээ. 2021 оны 4-р сарын 8. 3 сард бол ойролцоогоор 3-аас 4 удаа бол хөл хорой тогтоох саналыг бол явуулсан боловч одоо вакцинд найдаад ихөө ер нь бол хөл хорой тогтоогоогүй. Тэгээд одоо аргагүй одоо 4 сар гараад 4 сарын 10-нд бол халдварын тохиолдол бол одоо 800 900 гараад 1000 гарах энэ юунд бол 4 сарын 10-нд бол хөл хорой тогтоосон. Засгийн газрын хуралдаанаар хөл хорой тогтоож иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Нэг их 80-11 тэрбум төгрөг. Энэ бол улсын төсвийн бараг 10 орчим хувь гэсэн үг.
2 дугаар сарын 23-нд ерөнхий сайдаар эхэлсэн вакцинжуулалт 70 хоногийн дараа 5 дугаар сарын эхний байдлаар 18-аас дээш насны иргэдийн 55% хамарсан байлаа. Вакцин хийлгэх заалттай нийт иргэдийн 80 гаруй хувь нь 2 дахь тундаа хамрагджээ. Энэ үед дэлхийн 100 гаруй, Азийн 20 гаруй оронд вакцинжуулалт эхлээд байсан юм. Засгийн газарч иргэдээ ковид-гүй зунд уриаллаа. Иргэн бүр нэгдэн нэвтэрч, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаас сэргийхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын ерөнхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж, ковид-гүй зуныг хамтдаа угтацгаая. Мэдээж олон нийтийн арга хэмжээнүүд нэлээд нэмэгдсэн. Яг энэ цаг хугацаатай холбогдуулаад мэдээж одоо ерөнхийлөгчийн сонгуул болсон байж байгаа. Дээр нь 5 сарын 22-наас эхлээд бид нар орон нутгийнхаа хөл хөдөлгөөнийг нээсэн. Хөл хорионыхоо энэ дэглэмийг улмал сулруулад байсан. Эдгээр хөл хөдөлгөөний улмаас халдвар хамгааллын маань дэглэм суларсантай холбоотой. Дээр нь вакцинжуулалт зэрэгцээд эхлэнгуут иргэд маань за 2 дахь тундаа хамрагдсан бол би халдвар авахгүй гэдэг ийм одоо тайвширлууд үүсэж байна. Энэ төсөөлөл нь хэтэрхий өндөр байсантай холбоотой эдгээр бас халдвар нэмж гарах халдвар цаашдаа орон нутг руу баг орон нутгууд маань тэр 4 сарын хөл хорионы дараа ногоон бүсүүд болж байсан шүү дээ. Гэтэл эргээд одоо орон нутгийн халдварын тохиолдлын тоо маань нэмэгдсэн байж. Нөхцөл байдал санснаар өрнсөнгүй. 5 дугаар сарын 15 гэхэд коронавирусын халдвар Улаанбаатараас хэдийн хальж 20 аймагт тархалаа. Тооцоолол таамаглал орон гороо иргэв. Халдварын тоо мэдээ бүрийн цаана хүний амь эрүүл мэнд сэтгэл санааны хохирол нуугдаж байсан юм. Нийтийн сүлжээнд л бол нэг баг надад л одоо энэ наана байлгаж яах гэдэг юм бэ. Өвчин тархаас нэмнэ аваачаа шатагаа ачиж хүртэл гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр интернет сүлжээ гэдэг юм бол энэ хүнийг баг эвэрээс савсаар бол хүнийг өхөөлж мэтгэхэр сэтгэл санаагаар унгаагаад сэтгэл санааны дайралт гэдэг юмд аягүй өртөж байгаа юм л та тэр. Одоо энэ ковид устсан юм чинь л одоо хүн биш гэж болохгүй шүү дээ. Энд чинь өвчин л юм чи. Тэр хүнд үед чинь харин жинхэнэ энэ найз холдоод явж байгаа найз нөхөд зайгаа барьж байгаа энэ таньдаг хүмүүс чи одоо жинхэнэ ойлгох ёстой байхгүй юу? Өнөөдөр бид нар сэтгэлийн дэм маш их хэрэгтэй байсан байхгүй юу? Биднэрт баярлах, зугаалах, цэнгэх, хөгжилдөх ийм цаг хугацаа мундахгүй байхгүй юу? Энэ асуудал даван тусны дараа тэгэхээр хүмүүсийг жоохон төвчээч өөрөө өөрийнхөө амь насанд хариуцлагатай байгаа чи бид нар ингээд зөндөө олон юмыг даван туулж чаддаг ч гэсэн ганцхан даван туулж чадахгүй юм бол цаг хугацаа алдах юм бол бид нар энэ өвчний өмнө хүчин хүсдэх боломж бол айгүй ойрхон юм байна. Тэгэхээр хариуцлагатай байж би нэг илүү ихтэй одоо нэг нэгэндээ шаардлага тавьдаг, зөвлөдөг ийм байгаасай л гэж би хэлхийг хүсэж байна. Нийслэлийн хан уул дүүргдэг шинэ эмнэлэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2 дугаар эмнэлэг. Зөвхөн коронавирусын халдвартай өвчтнүүдэд зориулж эхний удаад 500 ороо дэлгэлээ. Гэвч өвчтөн 1000 давжээ. Ялангуяа газар зүйн байралтай холбоотой Төв аймаг, Өмнө Говь аймаг, Дунд Говь аймагаас бол олон хүн ирж байна. Бүр одоо баруун аймагудаас өнөөдрийн байдлаар ихэд Завхан аймагаас гэр бүлээрээ ирсэн 7 хүн манай сэхэний эрчим тэмчилгээний тасагт эмчилүүлж байна. Бид нар одоо бүгд гэр бүлээрээ ингээд ерөөсөө нэг нь л яхаар бүх гэр бүлдээ халддаг тийм өвчин юм байна энэ ерөөсөө. Тэгээд 1000 км-ийн цаанаас ингээд энэ эмнэлгийг зориод гэрийнхаа хүнтэй аавтайгаа ингээд ирцээ одоо эмчилгээнд ороод хэд хоног эмчилгээнд ороод одоо сайхан болж байна. Амар өвчин биш ээ. Үнэхээр амар өвчин биш ээ. Зайгаа барайл, дэглэмээ барайл бидээс бүхэн бүрийн хүчин зүтгэл байж л энэ өвчний ард гарахаар болтой юм байна. Улс орон даяар эмнэлгийн ор дэлгэх ажил өрнөлөө. Ангаахын болон боловсролын их сургуулийн оюутны дотуур байр, хотын захиргааны шинэ байр зэрэг эмнэлгийн бус газарт ор дэлгэж өвчтөн хүлээн авч байлаа. Улс даяар зөвхөн коронавирусээр халдварласан өвчтнүүдийг эмчлэх 14500 ор бэлтгэж, эрчим тэмчилгээний орыг 385-д хүргэжээ. Яг нийт 240 ор дэлгэгдсэн боловч саяны хугацаанд бол 700 гаруй өвчтөн бол хэвтэж эмчилүүлээд гарсан байна гэсэн тоо хэмжээ бид нар төгчээд байж байгаа гэсэн.
гинт огцсон ингээд маасаар нь авж байгаа эмчилж байгаа учраас ярин дадлага туршлага гэх юм уу ер нь хүний нөөцийн хувьд бол ялангуяа энэ эмнэлгийн тусгай мэрэгчлэтнүүд совилогч нар их дутагдaltaй л байгаад байна л да. Эмнэлгийн байр гаргаж орон нэмжид илгэснээр асуудал шийдэгдэхгүй нь тодорхой боллоо. Энэ үед ковидын халдвартай хүнд нэн хүнд өвчтнийг эмчлэх, нарийн мэрэгжлийн техникүүдтэй ажиллах эмч совилогчид хомсдож эхэлсэн юм. Илрээд байгаа тохиолдолтой холбоотойгоор мэдээж эмч ажилчдын ачаал бол маш хүнд хэвээрээ байгаа. Боловсон хүчний хүрэлцээтэй бас энэ маш шууд хамааралтай. Эмч ажилчдын өөрсдөө өвчлөх өвдөх тохиолдлууд бол нэлээд их ихсэн. Одоо жишээ нь манай эрчим түншлэгийн дасгаас ихэд нэлээдгүй олон эмч совилогч нар маань халдварт өртсөн тохиолдлууд бас байгаа. За халдварт өртөөд тухайн үед өртсөн үед өөрөө өвчтөн болж орж ирээд эмчилгээгээ хийлгээд өөртөө эмчилгээгээ хийлгэхээ хажуугаар бас нөгөө өөрийг нь орлох бас өөр боловсон хүчинд хомс байдалтай холбоотойгоор хэдийгээр өвчлсөн ч гэсэн тэр хүн маань өөрөө нөгөө бүрэн эдгэрэх хүртэлх хугацаанд бас бусад одоо биднэрт үйл ажиллагаанд маань тусдын болох зорилгоор оролцоод явж байгаа. Өөртөө эмчлэгдээд эдгэрч гарсныхаа дараа гэрт ингээд 7 хоног гэртээ амраад тэгээ бас л нөгөө болгосон хүчин хомос гэдэг байдалтай холбоотойгоор эргээд буцаад ажил үргээ гүйцэтгэх тийм тохиолдлууд бол одоо л байна. 2021 оны 6 дугаар сарын 18. Алдарт өвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах эрчим төвчлэгээний тасаг. Сүүлийн 1 хоногт 2366 хүнээс халдвар илэрч 13 хүн эндижээ. Монгол улсад COVID-19 тархсан цагаас хойш 24 цагт илэрсэн хамгийн өндөр тоо, хамгийн олон тохиолдол. Энэ өдрийн тохиолдлын бараг 20% нь буюу 470 гаруй нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан юм. Бусад улс орнуудад коронавирусын халдвар буурч байхад Монгол улсад харин нэмэгдсээр эмч совилогчид ээлжгүй хонон өнжин ажилласаар л. Одоо ч бараг бидний зэм хамгаалалт өвчтөд 2 жил ажиллалаа шүү дээ. Хашиг одоо ингээд зундаа халууд энийг өмсгөөч бүр хэцүү. Өөрснөө дээрээс хөлсөө болж ирнэ. Тэгээ энэ шиг дотгошоо ороод товцсон өсчгөө бицгаасаа хайгаад шингээ мовч чадахгүй. Ерөнхийдөө бол одоо бид нар өөрсдөө шингэний дутагт үжил дутагттай бид нар өөрсдөө болж байгаа. Өмнө өглөөний 6-аас өдрийн 12 цаг хүртэл хамгийн богино тэр тэгээд цаатал нь 16 цаг хүртэл хэвцдэг байна. Би нэг 10 хэдэн цаг огт тайлахгүй байна гэж бодод. Тайлахгүй байна шүү дээ. 10 хэдэн цаг. Тэгэхээр 10 хэдэн цаг бицсэхгүй юм гэсэн. Бицсэхгүй шүү дээ. Тэгээд нөгөө ерөнхийдөө тэрдээ холбоотойгоо бид нар чинь тэгээд уух шингэн идэх хоол мал хүртлээ. Зохицуулж ирсэн. Дэрлээ. Яг шөнийн тэр 2:30-аас 8:30 хүртэл орж байгаа. Тэр чинь бүхэл ч тэгэж орж байгаа шүү. Тэгэхээр нөгөө ээлжлээд хийлээ дараа. Тэгэхээр яг тэр үед бол айн. Тэгээ өглөөний ажил айн их. Бүхний ажлыг аавн, бүхний хоорд ирснийг солино, толгой тавих юм, угааж арчиж, зам хамрын угаан бүх юм ийм бол өглөөний ажил айн. 2 сард 1 удаа ч юм уу тийм ийм байдлаар сар гэртээ харахгүй байна. Ийм тохиолдолд ажиллаж байсан. Тэгэхээр ямар ч хэлсэн 4-5 удаа сар шахуу гэрээсээ холб байсан гэсэн үг. Ер нь бол. Энэ болохоор ориентал зочдлуулаас нэг энэ хүнийг аваад ачтанд төрүүлж байгаа. За энэ ачтны нэмж утсан энэ ориенталын нэмж утсан энэ за тэгэнгүүтээ ийм эсвэл хүн болохоор минийхүү батлагдсан тохиолдол тийм ээ. Эрхэлсээс Toyota Aegis эрхэс рүү хөргөж байгаа эрхэсийн нэмж утсан энэ байна. Toyota Aegis байгаа юм. Энэ чинь одоо бүгд дуустаад хүмүүсээ бэлтээ гэж хэлж байна. Гурван болсон гинэ. Тэгээд одоо 7 хүн хоёлаа. Зугаад тэр нөгөө эрхэс бодож байсан.
халдвар гарч энэ хэрээр иргэдийн бухимдал нэмэгдсээр. Учир нь зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 лавлахын 180 оператор 24 цагийн турш 3 ээлжээр дуудлага хүлээн авч зөвлөгөө өгсөн ч ачааллаа дийлэхгүй байсан юм. Хүмүүс мэгдэн сандарч итгэл найдварын гордлого 119 дугаар болоод байлаа. Тиймээс 119-тэй холбогдох гэж зөвлөгөө авах гэж яарсан, хүлээсэн, холбогдож чадаагүй иргэдийн бухимдал нэмэгдсээр. Ганцаарддаг юм байна, айдаг юм байна. Хаашаач очиж болдоггүй, гэрээсээ гарч явж болохгүй, хамаатан садан дээр очиж болохгүй. За хүссэн одоо үйлчлэгийг авч чадахгүй учраас ингээ хүн аюу хэцүү байдалд орох үед хамгийн гол зөвлөгч бол энэ утасны операторууд, эмчнэр маань ингээд байгаа. Тэгэхээр бид нар одоо хэн нэгний энэ цар тахлын үед хэн нэгний одоо хамтрагч нь, туслагч нь тий зөвлөгөө өгч нь болоод хажууд нь энэ цар тахлыг даван туулахад нь сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгч байгаагаараа бол манай оператор эмчнэрээр маш их бахархдаг. Яахта шинжилгээ өгөөл тэгээд эрэг гараад гэртээ өөрийгөө тусгаарлаад тэгээд 119 гэдэг утас руу залгаад яах вэ гэдэг гэртээ тусгаарлаа гэдэг. Эхний 3 хоног бол нэлээд хүн туссан л да хаднуураад ингээд бол орч чадахгүй. За загаараа. Юусын минут иржээс нэг активын түнтэй. Тэр би 130 тань яваад байгаа байхгүй. Тэгээд аль дэмж өвчтдөг явж байгаа. Тэгээд арын цонхонтой хаалт ингээд тогшхоор тогшоод байгаа байхгүй. Би 130 тань ахаа жоохон нэмж байгаа байхгүй. Тэгээд дээрээс Яарамгийн их нараа эмэгтэйчүүдийн үндэсний төв 2 гэдэг тэр эмнэлгээс түргэний машин гарлаа гэд 9 өнгөрөөж утасцсан. Утасдахдаа одоо ингээд бид нар юу яадаг юм бүх дүүргүүдээс хүмүүсээ ингээд түүж авдаг хүн хүмүүсээ тэгэхээр та аль болох төвчээртэй хүлээгээрэй гэж гуйсан. Би яагаад тэрийг гуйж ийн гэж ойлгосон гэхээр нөгөө хүмүүс өвдсөн учраас маш их стресстэй тэгээд тэр хүмүүс рүү уцтаад уур цухалтай байдаг учраас урдчлаад хэлж гинэ гэж ойлгосон. Тэгээд ирээд авсан намайг түргэний машин цуухад 2 няраа, 2 жирэмсэн, 2 хүүхэд тэгээд бусд нь 4 том хүн. Ингээд нэг 10 хэдэн хүн одоо нөгөө нэг кабинд явж байгаа гэсэн үг. Тэгээд тэр үеэс илүү эхлээл нөгөө бүр илүү их шок бүр илүү их болсон гэсэн үг. Тэ нэг хүний шок байсан бол 10 хэдэн хүний шокийг хамт мэдрээд эмнэлэг рүү явсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 11-р хорооноос Яармаг хүртэл бол би 3 өнгөрж байхад гэрээс гараад 5:45-ийн үед тэр эмнэлэг дээр очисон. Тэгээд эмнэлэг дээр бол харуул хамгаалалт маш сайтай. Тухайд одоо юу мэдэрсэн бэ гэхээр хэрвээ тэр өдөр амжаагүй байсан бол би байхгүй байсан гэдгийг маш сайн ойлгосон. Өвид. Энэ бол бодит айдас аюул занал гэдгийг хүм бүр мэдэрлээ. Айдсаа дарах арга зам PCR шинжилгээ гэж хүмүүс халуун хүйтэн хавсраг салхи бороо шороог үл хайхран урд дараалал үүсгэсэн. PCR-ын шинжилгээ өгч ийгээд тэгээ PCR-ын шинжилгээ хоёулаа хайж явж байгаад өгөөд тэгсэн чинь би тэр хоёулаа эрэг гараад тэгээ маргааш нь 26-нд эмнэлэг твтэх гэсэн чинь нэг бүх нийтийн амралтай өдөр бурхан багшийн дүүцэн өдөр таарсан. Энэ тентгийн орууд эмнэлгүүд дүүрэн байна гэд Баян зүрх дүүргийн юунаас онцгой байдлын газраас тэгж өдөржингөө ярьж байгаад оройн 10 цаг гэхэд эхний талхас твтүүлэхээр болсон. 6 сарын 2-ны шөнө хийсвэр эмчилгээнд ороод хийсвэр төрүүлэх болоод тэгэл төрсний дараа би энэ хүндэрсэн юм шиг үлээ. Тэгээд маргааш нэг өдрөөс нэг жоохон аппаратанд ороод байна л гэж ийсэ. Тэгж байж гаад хүүтэйгээ яг бас уулзч хөрх амжаагүй. Төрүүлэл 2 тийш наваа явчихдаг юм байна. Нэг гэр бүлээсээ дараалаад 1-2 хүн амнасаа алдчихж байгаа тохиолдлууд гараад байгаа. Энэ их аюултай, энэ их эмгэнэлтэй, энэ их хэцүү. Тэгээ ялангуяа одоо ингээд
эрчим тэмчилгээний эмч, эрчим тэмчилгээний совилогчийн хувьд харамсалтай нэг гэр бүлийн хоёр хүнийг цуулаад ингээд одоо амь насыг бид нар аварч чадахгүйгээр алдчихж байгаа. Энэ бол одоо үнэхээр хүнд тусаж байна. Бидний сэтгэл зүйд энэ бол дайн байлтай шиг л болж байна үндсэндээ. Нийгмийн сэтгэхгүй маш хэмзэг болжээ. Өвчлөл, үхэл, төрийн зэрэгцээ талига чан нутаглуулах боломжгүй нөхцөл. Ашаан дотор байсан 6 хүн болвол зургуулаа ингээд гарч чадахгүй, ажил явдлаа хийж чадахгүй, алтай хайрцгийг нээж чадахгүй. Тэгэл хэсүүдээс ирээл шарилыг нь цагаан юмд ороогоод аваа явчихж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь ингээд уус оршуулж байгаа шүү дээ. Уус оршуулаад тэгээд тэр 6 хүн ингээд би зургууланд нэм өгсөн л төө. Тэгэл 6 хүн чинь уйлаад үлдчихэж байгаа байхгүй. Гэх мэтлэгээр амьдрал дээр бол яг бодит амьдрал дээр бол их хүнд байгаа гэж шууд хэлнэ. Улаанбаатар буян компани зарим өдөр ковидор нас нөхцсөн 20 цогцос чандарлаж байлаа. Монголчуудын оршоох зан үйлийг мөрдөхин зэрэгцээ, цар тахлаас сэргийлэх, халдвар хамгааллыг хатуу мөрдөх үүрэг бас давхар оногдно. За өнөөдрийн үед бол 11 цагаас эхлээд ажиллаж байна. Одоо 3 дахь тохиолдол, одоо 4 дахь тохиолдол дээр хяналтаа тавьж ажиллах гэж байгаараа 18 цаг, үндсэндээ 19 цагт одоо энэ хяналт маань дуусна. За яг оргил ачааллын үед бол өдөрт одоо нэг 20 гаруй тохиолдол одоо оршуулах тохиолдол гарч ирсэн. Энэ бүхэл одоо явцад нь бол хяналтыг тавьж ажиллаж байсан. Яг 30 минутын зайтал ингээл бид нар үйлчлэгээ авч байгаа л да. Яг 30 минут яагаад 30 минут авч байгаа гэхээр нэг бурхан болоож ороод тэгэл дараагийн үнийг авах бид нар бүх хариуцлага алдаг үйлчлэлтэй зооноцоос хийх хэрэгтэй. Нэг хүн дээр нэг хувц хэрэглэн тэрийг дахиад солино. Нэг хүн дээр бол нэг бурхан болооч тэр 10 орчим хүн ажиллаж байгаа. Тэр болгоны одоо ингэ хариуцлага алдаг хийгээд тухайн өдөртөө бол ерөнхийдөө бол чүү альбахтааж байгаа л гэсэн. Сүүлийн болоо одоо сарын хугацаанд бол 10-аас дээш тасралтуудаа бүртгэж байгаа нь нэг талдаа бол энэ хүнд тэг хүнд асуудал. Магадгүй олон сая хүн амтай харьцуулахад энэ гайгүй байж болох юм. Цөөхөн монголчуудын хувьд бол энэ хүнд асуудал. 2021 оны 6 дугаар сарын 25. Коронавирусын халдвараар нас барсан анхны тохиолдол 2020 оны 12 дугаар сарын 25-нд Монгол улсад бүртгэгдсэн. Яг 6 сарын хугацаанд 493 хүн энэ өвчний улмаас амиа алдлаа. Энэ үдэш Сүхбаатарын талбайд 493 зуул асчээ. Залуус ковид-19 цар тахлаар амиа алдсан хүн бүрийн тоогоор цул өргөж тэдний хойдын замыг гэрэлтүүлж байгаа нь энэ. Хүүхдүүд нь ээжигээ, үрсэн аавыгаа, хань нь ханаа, эцэг эх нь үрдээ, үгээ хэлж, үнсэж, үнэрлэж амжилгүй алдан гэж хэн ч санаагүй юм. Хайртай хүмүүсний нээсээр ороод ирэх юм шиг, дэрэгдэн суугаад хуучлах юм шиг санагдаж, хоолойд нь нулимс таглан, сэтгэлд нь сүүдэр хургасаар. Олон хоногт нүр тулж тэг залуу хүн биений ширүүцээр байгаа тэл хөрөхөй борхон болсон доо. Ер нь барагтаа бол нэг эрчим тэмчилгээний солиогч энэ чинь нулимс гардгүй юм л та. Гэхдээ энэ дээр бол гарч байгаа юм. Манай нэг ажилчдын маань тийм болохоор одоо энэ үнэхээр л бас хүнд байгаа юм. Өөр нь амьсгал нь ингээд тасалдж байгаа тэр тариа мараа өөр болсон. Амьсгал хураадаа гэж хэлэнгүүт хоолоод ангируул. Одоо гэдгийг ямар нэгэн байдлаар аварч чадахгүй тохиолдолд бол уйлдаг. Гэхдээ нулимсаа нуугаад тэгэл ажиллаа хийн штэ. Их үрийн одоо ахцал гэдэг ямар амар юм бэ гэдгийг өөрийнхөө нүдэрээ ингээ харчаад байгаа болохоор жоохон шийд бас нэлийн зэглэлтэй л байгаад байгаа. Яг тэр хүнд хэцүү байгаа үедээ тэр хүмүүстэйгээ ар гэр маань очиж яг дэрэгдэн байж чадахгүй байгаа байхгүй.
Нови 19. Энэ цардахлаас айж чичрээгүй, эмээж болгоомжлоогүй. Улаан гараар халзад тулаагүй ард түмэн улс орн гэж байхгүй. Хүн төрлөختний амссан хохирол асар их. 2021 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар Монгол улсад коронавирусын халдварын тохиолдол 182,596 болж 876 хүн энэ халдварын шалтгаанаар нас барлаа. Энээс мууч байх байсан байж магадгүй. Гэхдээ энээс илүүч бас боломжууд байх байсан болов уу гэж бас боддог. Жишээлбэл хөл хоройг бид нэр 1-7 хоногийн өмнө ч гэсэн тавьсан бол эсвэл дахиад 1-7 хоног сунгацсан болж гэдэм үү. Төсөөлөд бодоход эдгээр одоо гацаа байхгүй энэ вирусын халдвар маань хөл хөдөлгөөн, за энэ мутац хувилбар, вакцинжуулалт гэсэн энэ хөл хөдөлгөөн дотроо бол тэр халдвар хамгааллын дэглэм бүх юм багтаад орчиж байгаа. Энэ вакцинжуулалт гэсэн энэ гурван одоо хэлхээний дотор л одоо бүх асуудал нь шийдэгдэж байна. Вакцинжуулалт нь хэдийгээр сайн хийгдэж байгаа ч гэсэн шинээр ийм тааварлшгүй шинэ мутацууд гараад ирэхэд тэр вакцин хийлгсэн хүн амыг бас халдварлуулах, өвчлүүлэх ийм эрсдлүүд гараад байна. Тэгэхээр энэ гурван хүчин зүйл маань харилцсан холбоотой уялдаатай явж ээж л бид нар энэний цаана гарах хэрэгтэй. Вакцинжуулалт эхэлсэн юм чинь гээд зарим тохиолдол, зарим байдлаар бол хөл хөдөлгөөнийхөө халдвар хамгааллынхаа дэглэмийг бид нар сулруулсан. Тэрнээсээ болоод алдсан. Ялангуяа 3 сард бас тийм туршлага, тийм хатуу одоо сургамж авч байсан. 4 сарын энэ 5 сарын ихээр хөл хорой дууссан. Энэний дараа ч гэсэн бид нар хатуу сургамжуудыг авсан. 5 сарын 22-наас орон нутгийн хөл хөдөлгөөнийг нээснээрээ бид нар орон нутг руугаа халдвараа тарааж байсан. Монгол улс 100 жилийн түүхэндээ анх удаа 7 дугаар сарын 11-ний өдөр бөхөө барилдуулж, морь уралдуулж, сумаа тавьсангүй. 2021 оны төрийн их баяр наадам болсонгүй. Сэнгэлдэх хүрээлэн эзэнгүй өнцсөн юм. Энэ олон хагцлын дараа баярын хөгжмөг шиглүүлж, инээд хөр цалгуулж наадна гэхэд заримынхан сэтгэлд төсөөлөгдөхгүй байсан бизээ. Бас дахиад хичнээн халдвар хагцалтайж нүүр тулах юм билээ. Энэ бүх хар усал болгоомжлол Монгол улсыг анх удаа ардын хувьсгалын баяр наадам өнжөөхөд хүргэсэн ч байж болох юм. 2021 оны 7 дугаар сарын 15. Сайхан байна. Гэртээ ирлээ. Зөвхөн гарсан. Нэг ч гэсэн хүний амнаас аварж байгаа учраас бид нар бич гэлтгүү те бүхэн л баярлна. Эрдэнэсгийн хувьд бол ингээ гэртээ гарсанд нь би маш их баярлж байгаа. За араад гайхлаа шүү дээ. Нөгөө 14 байжсан нэг гинт сэрэл нөгөө юм руу ороо харсан чи 27 чах шиг 10 хоног нь яг юу ч хийсэн юм мэдэхгүй. Монтолгоноос гараад яг 2 хүүхдээ хараад нөхрөөгөө хараад бол айгүй уйлсан. Тэгээд хараад ингээд айгүй юу санагдаад амцсан. Яна би сэрэг байсан бол яна гэсэн бодол төрөөлөө өөрөө ихгүй нүлмэс гараад идэм билээ. 15-нд би өөрөө очиж үзсэн. Тэгэхэд бол гоё сайхан болцсон байсан. Уушгин нь бол дажгүй болцсон байсан. Амьсгалын дутагдал жоохон бага зэргийн бага урсгалаар хүчилтөрч имчилгээ авч ирсэн. Тэрийгээ бас харцангуй бүр болчихсон тий. Бас яг уу энэ бол нөгөө нэг сарын хугацаа биш. Маш хүнд өвдсөн учраас энэ хүнд өшөө цаашаа 2-3 сарын хугацаа эдгэрэх тий бүрэн одоо нөгөө хэвийн амьдралтаа ороход нь энэ хугацаа хэрэгтэй. Мэдээж хүн төрүүлнэгээ тийцэн байгаа хүүхдээ гарах хэл хүсэн шүү дээ. Тэрэн дээр бас жоох байсан. Тэгээд дээрэс нь угаасаа өөрөө өвдөөд хүүхдүүдээ өвдөгцсөн болохоор надад бол аюу хэцүү санагдчихсан. Тэгээд ээж аваагаа өвдөгцсөн. Сэтгэл санаа нь аюу тийм юу байдaltaй орд юм билээ. Ингээ хажууд хүмүүстгээд хүртэл би тэр хүний төлөө яана энэ хүн зүгээр байгаа даа гэж бодох ч юм уу. Тийм бодлоод аюу их төрдөм билээ. Тэгээд эмч нартаа бол баярлалаа л гэж хэлээ. Энэ байгаа байдал нь одоо илүү сайжирсан байгаа учраас одоо бид нар бол сайжраад ингээд хүчил төвчгүй болоод гэртээ гарч байгаад нь бол маш их баяртай. Ууган чимэг юмч намайг аягүй сайн хэмжилсэн.
Би тэгж л ажна айгүй азтай сайн хүмүүстэй айгүй сайн таарч гээд яагаад гэвэл нөгөө яг намайг анх өсөөдөд очиход чин баяр юмч таарад тэгээд нөгөө нэг ууч айгүй амьсгаад айгүй хүн байна. Сэхэрээ оруулахгүй гээд тэгээд уухан чимэг юмч дээр ирээд мэдээж гадуур янз бүрийн яриад явдаг эмчнэр сайн муу сайн ажиллаж байна муу ажиллаж байна гээд яг өөрөө нүдээр харснаар тэр схемд харснаасаа үзэх юм бол би нэрээ тэнд хүмүүс яаж тийм цаг наргүй яаж нэг балгач ус уухгүйгээр 6 цагийг өнгөрөөж тэгж ажилтгийг тэр үл яг нүдэрээ л харсан тэгэхээр ямар ч тохиолдолд эмчнэр бол бид нарыг ямар ч байсан амар аимшиг өвчнөөс аварж гаргах юм байна. Тэгэхээр тэгээд ийм хоёр жоохон хөвгтдээ ирэх боломжийг олгодлоо надад. Эхнэлгсэн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэг. Бид нэр яг л та кесар мэсцэлд орохоор бэлтэж байна. Энэ маань 32 та анхны жирэмсэн ковидаар үүсгэсэн уушгины хатгалгаатай дээр нь том уурагтай өөрөө намхан хожоо анхны жирэмсэн яг л та кесар хаалганд орох гээд бэлтгэлээ хийж байна эдгээр. Халдвартай их эсэм минь дамаржлаа. Сар дахал олон айлын голомтыг харлуулж олон эмч эмнэлгийн ажилтны зүрхийг зүссэн. Ингэсэн ч маргааш нар манд нь сайхан болно гэсэн итгэлээр тэд сар дахалтай цөхрөлтгүй тэмцсэн одоо ч тэмцсээр. Энэ л тэмцлийн үр итгэлийнх нь хүч ковидын халдвартай эхийг эмчлэн эсэм минь амаржууллаа. Монгол улсын нэгэн шин иргэний халуун чихийг мэнд атгаж авлаа. Өглөө бүхэн нар мандаж, үдэш болгон сар ургаж, амьдрал үргэлж сайханд тэмүүлж амар амгаланд оршсоорч байх болно. Монгол улсад улаан бүсэд 2021 оны 1-р сарын 1-ээс хойш 8 сарын хугацаанд 1100 гаруй их эмч, 1250 гаруй совилогч, 125 тархвар судлаач ажиллалаа. Чин сэтгэлээсээ хүүхдүүд маань хүртэл бидэнд зориулаад эмчийг зураад, совилогчийг зураад талархлын захидлууд зураг илгээж байна. Мессежүүд бичиж байна. Энэ бол ерөөсөн үнэхээр Монголын ард түмэн халуун сэтгэлтэй. Үнэхээр сайхан ард түмэн гэдгийг бол харуулж байна. Бид нар чинь хөөр биш үү? Бид нар чинь аав ээжийн оронд аав ээж болсон. Ах эгч нь болсон тийм. Яг л ингээд цагийн болохоор хоолдог, хамарсын сольдог, дундуур нь хэдий завгүй байлаач гэсэн бас нэг зарим бүүн дүү ажилладаг зэрэг чимээгүй болсныг ингээд унтчих тийм. Тийм шинэ хүүхдүүд байхгүй. Дэмжлэгийн тасгаас тасаг руу яваад тасгаасаа цаашаа идгээ гарлаа гэж сонсохоор бөөгөр байна. Өтгөнд аашаа гарахаа болцсон. Одоо ийм хүн байж илээ гэхэд хөөрхийн нөгөөдөлий чинь өтгөнд гарахад л нөгөө өвчтөн маань өтгөнд гарчлаа шүү эмчээ нөгөө хүнээ би баалгачлаа гэл энийг л баярлаа ороод ирдгийг шүү дээ совилогч. Хийсэн ажлынх нь үр дүнд нүдэн дээр нь хүн маань сайжирч байгаа, хүн маань амьдарч байгаа, хүн маань эргээд гэртээ очиж байгаа бол энэ бол хүн баярлаа гэж хэлэхүйцээс илүүтэйгээр бидний ажилласаа авж байгаа урам, дэм энэ багхгүй.